2007 оны 2 дугаар сарын 9-ний өдөр Барамсан гэр бүл 3 дахь хүүхдээ үлгэдэн авч баяр жаргалаар бэлгэх өдөр байлаа. Гэвч тодорхойгүй шалтгааны улмаас ургийн хамрын хэсгийн хөгжил дутуу төрж нэргүй хүү амьсгалын эрэгтэнгүйгээр хорвоод мэндэлжээ. Гэхдээ зовлонт өдөр байхад жаргах өдөр ирдэг нь хорвоогийн зам билээ. Миний хүү чинь 2007 оны 2/9-нд гарсан. Тэгээд аймгийнхаа төвдөр очиж төрөөд урд нь ерөөсөө шинжилгээ би өгөөгүй ерөөс. Хөдөө хэдэм чинь тэгэж төрөх болохоор л тэгэл үйдэрсэн. Тэгэл ийм хөх дарлаа гэл эмчнэр тэгсэн. Тэгэл тэр ивэчл миний хөөг тавьдсан. Тэгэл миний хүү чинь орлоо. Тэгээд би ч одоо ийм хүүхдээс их хүн чинь ямар ч хүүхд гарсан ямар сэнтэ нөгөө Монгол зүг байгаа шүү дээ. Ингээд өндөг залраад могоон гөрүүл гарсан чинь ивэ минь нэлээх илгнээс сонсон үр мэн гэжсэн гэсэн. Тэрүүн шиг чинь бүхэл бүтэн ийм хүн гарцсан хичнээн эргэтэн дутууч исэн надаас л гарсан чинь миний л үүш. Тэгэл миний хүү гараад тэр оройгоо их нэлхс тэр чивтэл тэр өдөр намайг онгоцоор ингээ явуулсан. Тэгэл их нэлхс юу сонсон миний хүү. Тэгэл юу соноход нэг амаарс нь гуурс игээд өчнөө оололдог. Тэгэл юу соноо гарахад ингээ бүх эмчилгээ чинь танаа хүүхдээс авлаа. Танаа хүүхд одоо ингээд таал одоо хүн болох нь танаас хүн болох нь шалтгаална гэдэг юм байна. Тэгэл ингээд гуурсыг аваад гаргацсан. Тэгээ би ямар харсаар төрсөн үрээ ямар хүн харангадаа жалтай. Тэгэл нэг ийм шипрез байдаг 5 грамм. Тэргээр нь ингээд жавжаан ингээд жоохон дусаад ингээд харангадаа жалахгүй тул тооллоо шүү дээ. Үний их хүн чинь өөр хүүхдээ харж байгаа харангадаа жалахгүй шүү дээ. Тэгэл юусе шүнчин тэгээ жоохон дусаа. Тэгэл хүмүүс сурчтай юм л 5 минут удаал сэрэл тийм жоохон юм гарна шүү дээ чинь. Ууж чадахгүй. Тэгэл танаа хүүхд юусе яаж чадахгүй, яас өгч өгч чадахгүй, мэй хөөх чадахгүй. Тэг яагаад юу н заавал өгж ингэж хөөх чаддгүй нөхөд. Үнд чинь хийж чадахгүй болохгүй юм гэж мэдэн гэсэн. Болж үтгэхгүй. Тэгээд тэгвэл хүн чинь бүхэл юм болж үтгэхгүй шүү дээ. Тэгэл ямар ч байсан би хүүхдээ өгч хөөх сургая. Тэгээ уг чөг сургачаад би хөхөө өг сургая гэл угжаар оролцсоор байгаа 45 хоноод нэг 50 хоног дээр миний уг чөг сурцсан. Тэгээ эмчнэл ханаа өгч хахаад өгчих нь ерөөс болохгүй гэдэг байна. Тэгэж оролцсоор байгаа уг чөгөл дээр хэсэг залгилж байгаа нөгөөд нь амьсгаа авах юм бол чинь хэсэг амраал амьсгаагаа ингэж хэсэг аваад тэгэл өгсөөр байгаа миний өч юм болсон. Тэгээд хөхөө өгөхүүлэх гэдэг хөхөө өгч чадахгүй. Уг чөг хоёр өөр юм байдаг. Тэгээд ерөөсөө хөхөө хичнээн саагаад миний хөх ерөөсөө яасан тий сэтгэл санаа ямар тийм бодны хөхний сүү татраас үг болцсон. Тэгэж миний өөч хүн болол тэгэл нэг жоохон өсөөд ирэхээр нь бор хоолын нөгөөл. Тэгэл ямар ч гэсэн одоо хүмүүс дутхгүй адилхан л хөхт болол ингээл ээжтэй ирүүл ингээл амьдрал явчих. Харин 2013 оны 3 дугаар сарын 21-нд нэгэн сайхан мэдээ иржээ. Энэ бол Монгол дахь дэлхийн зүйн олон улсын байгууллагын холбож өгснөөр Бүгд найрамдах Солонгос улсын Католикийн их сургуулийн харьяа Гиген Мариягийн эмнэлэгт нэргүй хүүд хамар хийж шин амьдрал бэлэглэх болсон тухай мэдээ байлаа. Гэхдээ ийм үйл явдал болоход бас учир шалтгаан бий. Дэлхийн нийтэд 2000 оны хүртэл нэргүйтэй адил амьсгалын эрхтэнгүй 30 хүүхэд төрсөн тохиолдол бүртгэгдээд байсан боловч нэг нас хүртлээр амьдэрсэн тохиолдол байсангүй. Харин Монгол ээж хүү хоёр зориг, итгэл үнэмшил, хайр халамж, тэсвэр төвчээрийнхээ ачаар тэр үед 6 нас хүрээд эрүүл эссэн мэнд амьдарч байсан нь тэдний анхаарлыг татаж хамар хийж шин амьдрал бэлэглэх шийдвэрт хүргэсэн юм. Ийхүү 20 гаруй эрдэмтэн эмч мэрэгжилтнүүд 2 сарын турш хуралдаж эмчилгээний аргачлал боловсруулснаар дэлхий дээр анх удаага амьсгалын эрхтэн хиймлэр бий болгох мэс заслыг нэргүй хүүд хийхээр шийдвэрлэжээ. Миний хүү гараад 2-3 настай байхад манай хүргэн ах дэлхийн зүйнтэй холбогдоод танаа хүүхдийн тухай ингээд бичээд өргөдөл бүх юм өгчлөө. Удахгүй миний дүү ямар хүүхд ямар ч байсан гоё болно гэж тэгсэн. Тэгэл битэр чинь байнга тэрийг хүлээгээл хизээ миний хүүхдэд хаанаас ямар хүмүүс ирж босуулах юм болдоо гэж хүлээж ийсэн чинь гэтэл хавар мал төрөхний үеэр тийм мэдээ одоо та
хоёр ингээс сонгосон. Ээж зүйлээр боллоо гэдэг юм аа. Тэгээд ихэнх тохиолдолд одоо нэрээ үнэн чинь болоо зүуд чинь болоо миний хүн ийм гоё болох гэдэг уйлтын хүмүүс байдаг юм байна. Тэгээд зөвшөөрөл өгсөн ирсэн. I'm just a little bit caught in the middle. Life is 2013 оны 4-р сарын 9-ний өдөр ээж хүү хоёр бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотод газардлаа. Нэргүй хүүд энэ удаад том жижиг нийлсэн нийтдээ 5 удаагийн хагалгаа хийхээр шийдвэрлэжээ. Эхний удаад хамрыг бүрэх арьсыг бий болгохын тулд духны арьсыг зохиомлоор сунгаж, тарих баг зэргийн суулттай учраас тарих өргөх мэс засалхийн богино хавиргыг навч хамрын суур яс хийхээр төлөвлөжээ. Хамгийн хүнд хагалгаа нь төрөлхийн хамрын нүхгүй учраас амьсгалын нүх гаргах мэс ажилбар байв. Ийхүү бүгд зүйл төлөвлөгөөний дагуу явагдаж байлаа. I'm just a little bit caught in the middle. Life is a maze and love is a riddle. I don't know where to go, can't do it alone. I've tried and I don't know why. I'm just a little girl lost in the moment. I'm so scared that I don't show it. I can't figure it out. It's bringing me down. I know I got to let it go. 7 сарын 3-нд хагалгаанд орсон. Тэгээд тэр хагалгаа минь энд дээр 18 цаг л гэж бичсэн байлээ. 8-аас орсон. Тэгээд шөнийн 3:20-д болж хагалгаа дууссан. Тэгээд хагалгаа дуусаад шууд миний хажуугаар тэр 5 давхартай тийм сэхэн амьдрал тасаг байд юм бэл. Тэнд оруулаад нэг 6 7 онс манай. Тэгээд тэр оронд нь маргааш өглөө тэгээд өглөө 8 цаг үед намайг ир хүүхдтэйгээ уулзсан. Яваал орсон. Тэгээд хоо орсон чи мараг үуч мэдэхгүй шүү дээ. Энд чинь ингээд бүтүү боолттой. Ингээ хоёр хөл хоёр гарын ингээ үйдсэн. Тэгээд түрүүн нөгөө манай хүүхд 12 хоног тэрээс ингээ юм ярихгүй танаа гişилсэн байхгүй. Тэгээд нөгөө хүүхдтэйгээ 12 хоног юм ярихгүй чи ээж хоёроос хоорондоо юм янз бүрийн пороолоор ингээ харьцчихъя. Ойлголцсон хоёлоо. Тэгээд ийм заагаа өгсөн. Тэгээд хоёлоо яваад орсон чинь миний хүү ээжигээ таньж гин үгсэн чинь ингээл санаа дагсан юм бэл толгой догох шиг болсон. Тэгээд өөр ч юм ярьсан гэнэ 20 минут уулзал гаргачихсан юм бэл. 14 хоног юу яана. Юм ярихгүй гэсэн чинь 10 л хамж исэн болов. Тэгсэн чинь нэг өдөр нөгөө өргөгч нь ирж авч явал би тэр энийг газар энийг оруулчихад намайг үүдэн зогсоочихгүй. Тэгсэн чинь гээ суужсэн чинь ээжээ гэл нэг юм дуудах шиг болт юм. Гэхдээ би ч одоо хүүхдтэйгээ дуу сонсохгүй эсрэгээд одоо хий юм сонсдог болцсон юм болов уу гэж бодвол ахаад үйжсэн чи ээжээ гэл дуудчих. Ингээ харсан чи манай хүүхд гараад ирсэн. Хоёр нүднэлсэн бөмбөрцөө ээжээ би хилд орчлоо шүү дээ. Ээжээ дуудаад ах чи ээж намайг дуулахгүй маа гэж. Ийхүү шин хамар, шин амьсгалах эрэгтэн амьдралтай болсон нэргүй бүгд найрамдах Солонгос улсын Гигэн Мариягийн эмнэлгийн байнгын хяналтанд байж 2014-2016 онуудад Сөүл хотод очиж нэмэлт эмчилгээнүүд хийлгэсээр 2018 онтой золгожээ. 선생님 많이 변했지? 뭘 제일 많이 먹고 싶어? 많이 먹어야 돼. 굉장히 밝고 누군가에게 희망을 주는 그러한 천사 같은 아이였어요. 그런 점에서 굉장히 저는 인상이 깊었던 환자 중에 하나였습니다. 아파? 없어. 안 아파? 안 아팠어. 아파? 앞으로 좀 여기서 좀 치료를 좀 더 계속 할 수도 있어. Нэвтрүүлгийн маань баг уран бүтээлчид 2 хоногийн дараа бүгд найрамдах Солонгос улсын Сөүл хотыг зорих гэж байна. Үүнээс өмнө бид нэвтрүүлгийн маань гол дүрийн баатар нэргүй, за түүний ээж өндөр наст нартай болзоо тогтоон уулзаад байна. За тэдний хувьд бол Говь Алтай аймгийн Хөхмөрт сумаас Улаанбаатар хотод ирээд удаагүй байгаа. Ингээд үзэгч та бүхнийгээ уулзуулъя. За оройн минь түргий сайн явж ирсэн үү? Сайн явж ирсэн үү нэргүй? Сайн явсан. Энэ удаад бол бид их сайхан одоо мэдээг дуулгахаар за ялангуяа нэргүй дүүгийн маань одоо эрүүл мэндийг илүү одоо сайн болгохоор ийм сайхан одоо ирээдүйг угтаж уулзалт товлж уулзж байгаад маш их баяртай байна л да. Тэгээд нэргүй одоо 5 дугаар ангийн сурагч
намайг харахад бол их цовоо цолгион сэргэлэн хөвгт шиг харагдаж байна. Анх одоо сургуульд сурахад ийм одоо асуудалтай хүүхэд өөр одоо үеийнгийн хүүхдүүдтэйгээ хамтдаа ингээд сураад явхад хүндрэл бэрхшээл ер нь хэр тулгардаг байсан бол та их хүний хувьд ээж хүний хувьд бас түүнийг нь их анхаарч санаа зовж завинж явдаг байсан баг л та. тэгэл би нэг эхнээс нь багаас нь нөгөө ингээд хөөжөлдсөн. Миний хүүхдээс хамгийн мундаг шилдэг. Миний хүүхд юунаас дутахгүй адилхан хүүхдтэй. Адилхан сурна, адилхан хөдөлгөлнө. Юусаа миний хүү эргэтэн дутуу гэж яах юм байхгүй. Одоо харин ийм өөрхөн хамартай болцсон. Миний хүү юунаас дутчих болохгүй. Тэгээд нэгдүгээр ангид орохтой ямар сайдаа ангийнхан жигсэн явсан чинь хамгийн түрүүнд би явна. Би хамгийн түрүүнд явах ёстой гэсэн чинь. Тэгээд ер нь сулгантайгаа айгу одоо харин жоохон том болоод жоохон модк гэдэг юм. би таагаад байгаа юм байна. Хөхмөрт сумынхан бол нэргүүг хамтахгүй байх тийм үү? Тийм учраас нэргүүд одоо юу гэдгийг сэтгэл санааны хувьд бол ямар нэгэн одоо хүндрэл бэрхшээл тулгардаг байхаа. Сумаасаа гараад явхлаар хүмүүс ямар хөө ханддаг бол. Сумтай бол хүн бол мэдж байгаа юм чи юу ч ямар сайн адилхан яг бүгдээ адилхан тэгээд тоглоно. Тэгээд нас аймаг руу ороод хатуу ороод ирэхэд юм хэцүү юм байна. Удмаар ингээл явах чинь зарим хүүхдүүд нь бүр эргэж ирж эргүүл тойрож хараад гашна хүүхд. Тэгээд одоо тийм хүүхдтэй би юу хэлэх вэ? Адилхан хүүхдтэй юм чинь. Тэгээд чимээгүй тэгээд явчихна. Нэргүй бол тийм юмыг бол тоохгүй. Одоо бүр тий. Зээч юм шиг тэгээд миний хүү тэгтээ тэргүүл гоё бол миний хүү удахгүй зэн ямар ч хүн танихгүй тийм ганган болно л гэдгийг байна гэж байна. За нэргүй одоо сургуультай ямар сурч ийн хичээлдээ явах дуртай юу? Хичээлдээ явах дуртай сургуультай бол гайгүй сурч байгаа. Гайгүй сурч байгаа тий. Солонгос руу анх очиход ер нь ямар байсан бэ? Их одоо хүнд хагалгаануудыг 5 6 хагалгааны ард гарсан гэж байна шүү дээ. Ямар байсан? Гайгүй л байсан. Гайгүй л байсан уу? За тэгээд бид 2 хоногийн дараа Солонгос улсыг зорино. Тэгээд тэнд бас бүгдээрээ эргэж уулзаад аяллахаа тухай мэдээллийг тэгээд нэргүй хүүгийн маань хагалгаа ямар шатанда явж байгаа болоод бусд одоо мэдээллүүдийг өгөх болно. Тэгээд Солонгос улсад уулзцаая. I'm just a little bit caught in the middle. Life is a maze and love is a riddle. I don't know where to go, can't do it alone. Өглөөний мэнд үзэгчдээ эх оронд маань 7 цаг 16 минут болсон байна. Бид Чингис хааны эсэх онгоцны буудал дээр ирж бүгд найрамдах Солонгос улсын нийслэл Сөүл хотыг зориход бэлэн болсон байна. За өмнө нь бол нэргүй ээжтэйгээ хамтдаа хоёулахнаа 3 удаа Солонгосыг зорж одоо хагалгаандаа орж байсан бол энэ удаад бол илүү одоо олон хүний бүрэлдэхүүнтэй тавуулаа ингээд баг болоод аялд гарах гэж байна. Тэгээд нэргүй маань ээж бас хэлж юм л да. Өмнө нь бол ингээд бид хоёр хэл мэдэхгүй, газар мэдэхгүй мөртлөө ингээд Солонгосыг зориход бол их одоо бэрхшээлтэй байдаг байсан. Энэ удаад харин олуулаа явсан их хөгжилтэй сайхан байна гэд хэлж байна. Тэгээд аял маань 3 цаг орчим үргэлжлэх болно. Эх орныхоо ирээдүй болсон нэргүй дүүгийнхээ эрүүл амьдралын төлөө зорж байгаа бидний үйлс, бидний аяны зам дардан байх болтугай гэсэн сайхан ерөөлийг өргөөд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг, өнөөдрийнхөө үйлсийг эхлүүлцгээе. Ингээд бүгдээрээ хамтдаа эсэх онгоцны буудал руугаа орцгоё. Lost in the moment, I'm so scared that I don't show it. I can't figure it out. It's bringing me down, I know. За туудахгүй би зорьсон газараа хүрэх гэж байна. Тэгээд нэргүй маань бас энэ удаа 4 дахь удаага Солонгост ирж байгаа гэж хэлсэн. Тэгээд нэргүй онгоцон цуухгүй юу? Гоё. Юу нь гоё гэдгийг? Дээрээс юм харахгүй байдаг. Дээрээс юм харахгүй юу? Дээрээс юу харагддаг вэ? Дээрээс яг бүрийг юм харагддаг. Янз бүрийн. Хэддэг удаага ер нь онгоцон цууж байна нэргүй? 11. Тэгвэл тест манай нэргүй онгоцонд бүр суугаад сурцсан. За Солонгост очоод одоо бас нэг сар гаруй хугацаанд байх нь байна. Ер нь Солонгосын юун чамд хамгийн их таалагддаг вэ? Солонгосын хүмүүсийг таалагдсан. Хүмүүсийн зан ааш. За тухайлбал ямар зан ааштай байх вэ? Юу нь чамд илүү татагдаж таалагдчих юм? Ямар зан ааштай байдгийг Солонгосчууд? Сайхан ааштай. Сайхан ааштай, найрсаг.
Яасан. Хоолнд нь дуртай юу? Зуртас. Дуртай юу? Тэгээ бас нэг дуртай биш юм шиг байна тий. Нэргүү том болоод ер нь ямар мэрэгчлээ болъё гэж боддог бай том болоод. Яг зөв. Яагаад тэр нэмч болъё гэж бодсон юм? Яагаад гэвэл ята ийм хавар хийж өгсөн эцэсгээ өгдөг юм багтаж хийдэг. Ачийг нь хариулна тий. Тэгээд олон бас хүүхдүүдэд олон хүмүүст эрүүл мэндийг бэлэглэх ийм ачтай тустай мэрэгчлийг сонгох нь шүү дээ тийм ээ. За. За тэгээд утгагүй хоёлоос уулзъя. За. Тэгээд үзэгчдтэй хамтдаа юу гэж хэлэх вэ? Бүгдээ хамтдаа гараа. За. It's a lot to be something I'm not. I'm a fool out of love, 'cause I just can't get enough. I'm just a little bit caught in the middle. Life is a maze and love is a riddle. I don't know where to go, can't do it alone. I've tried and I don't know why. I'm just a little girl lost in the moment. I'm so scared that I don't show it. Биднийг очиход Гигэ Мариагийн эмнэлгийн хамт олон нэргүйг удаан уулзаагүй дүүтэйгээ хүүтэйгээ уулзж байгаа юм шиг өгтөн авч байлаа. And just enjoy the show. The sun is hot in the sky. Just Тэгээ миний үг чинь ингээл хүн болгонд үнд сэтгэлээсээ хандаад тэгээд ямар ч хүнийг ахаа ихчээ гэл ингээл нисэл гүүгээл миний үг чинь. Тэгэл миний үг ингээл хүмүүсээ хайрлах тусам хүний их сэтгэл чинь ингээд хичнээн гаднаа харагдахгүй жисэн дотроо маш их баярлж байгаа шүү дээ. Миний үг ингэж сайхан халуун дотноор хүлдээж ингэж сайхан хайрлаж байна. Миний үг ямар ч жисэн ингэж хайрлаж байгаа юм хүмүүсийнхаа хизээ нэгэн цагт том болоод ачийн ямар ч жисэн хариулаарай гэж байнга тэгзэхтэй. Ерөөсөө юм гээч юм чинь ерөөсөө багтахгүй. Баг зүйл гэж хизээч байдгүй. Муу хүн гэж ерөөсөө байдгүй гэж би хэлдэг л дээ. Муу хүн гэж байдгүй, муухай хүн гэж байдгүй. Ерөөсөө хүн болгоно л бурхны бүтээл, хүн болгоно л ямар нэгэн талаар тэр өөрийн гэсэн тийм сайн чанартай байгаа шүү дээ. Тэгж л би байнга хэлдэг. Бид Солонгосын топ 5 эмнэлгийн нэг зүй ёсоор тооцогддог Сөүс Соммуу эмнэлэгт ирээд байна. Сөүс Соммуу эмнэлгийн хувьд бол эрүүл мэндийн бүхэл төрлийн үйлчлэгийг ард иргэдэд өгөхөөс гадна эмчлэгдэх, эдгэрэх боломжгүй оншин тодорхойгүй ийм хүмүүсийг хүлээн авч дэрэгдээ байх католик их сургуулийн эрдэмтдийн тусламжтайгаар олон мянган хүмүүст амьдрал бэлгэлж ирсэн гэдгээрээ Солонгостоо эх орондоо нэртэй алдартай ийм томоохон эмнэлэг юм а. 5 жилийн өмнө нэргүүд хийгдчихсэн хагалгаа бол дэлхий дээр өмнө огт хийгдэж байгаагүй. Гэхдээ Сөүс Соммуу эмнэлэг католик их сургуулийн эрдэмтэд, доктор, профессорууд, багш нар, зохион бүтээгчдгээд 20 гаруй хүний баг шаргуу хөдөлмөрсөний үр дүнд мис заслын шинэ аргачлалыг гаргаж авч жирийн нэг монгол хүүд амьдрал эрүүл мэнд бэлгэлж ирсэн юм а. Ингээд өнөөдөр нэргүй энэ мис заслыг гардаж хийсэн 3 гол эмчтэйгээ уулзах гэж байна. За гоо сайхны мис заслын эмч, чих хамар хоолой эмч, шүдний эмчтэйгээ уулзаж биеийн байдал нь ямар байгаа, ямар эмчилгээ хийгдэх үү, мис заслд орох уу, эс орох уу гэдэг ийм асуултуудынхаа хариултыг олж авах болно. Ингээд эрхэм үзэгчтэй монгол хүүд амьдрал бэлгэлсэн алтан гартай, ачтай буянтай эмч нартай бүгдээрээ хамтдаа дотогш орж уулзцгаая. Ийхүү эхний өдрөө нэргүй хүү 2013 оноос хойш хариуцсан ажиллаж байгаа гоо сайхны эмч, чих хамар хоолойн эмч, шүдний эмч нартаа үзүүллээ.
이번에는 지금 이쪽에 플레이트 박은 거. Энэ удаад бид амьсгалын эрхтэнд суулгасан хиймэл сүвийг авах хагалгаа хийн. Өсч яваа болохоор бүрэн хагалгаа хийхэд арай эрт байна. Хамрын сүвгүй болохоор амьсгалах боломжийг гаргах үүднээс өөрийнх нь хавирганы яс болон духны арьсаар хамар хийсэн. Хамар нь байнга битүүрээд байдаг болохоор 3D хэвлэлийн шинэ технологи ашиглаж чөлөөтэй амьсгалуулах хиймэл сүв хийсэн юм. Тухайн үед өсөлтийг нь тооцоолж өөрийнх нь биед томдсон хамар хийсэн ч одоо биеийн өсөөд хамар нь жижиг харагдах болсноос гадна хэлбэрийн хувьд ч гажиг ажиглагдаж байгаа тул энэ удаа өсөлттэй тохируулан хамрын хэлбэр засах мэс ажилбар хийхээр төлөвлөж байна. Чих хамар хоолой эмчнэрийн гаргасан шийдвэрийг үндэслэн энэ хагалгааг хийх хэсгээ шийдвэрлэнэ. Гоо сайхан үзмж талаасаа төгс бүрэн эмчилгээг насанд хүрсэн хойно хийх шаардлагатай. Мөн эрүү тагнан гажиг бий. Үүнийг аппаратаар засахаар бид төлөвлөж байгаа. Нэргүүн хувьд Монголд тэр дундаа алс хөдөө амьдардаг болохоор эмчийн байнгын хяналтанд хамрагдах чадахгүй асуудал байдаг. Тийм болохоор манай эмнэлгийн хяналтанд байнга байх шаардлагатай. 5 жилийн өмнө анх ирсэнтэйгээ адилхан эдгэрнэ гэсэн чин хүсэл нь одоо ч гэсэн байгаад нь баярлаа танашгүй. Бидний хувьд нэргүүн нэг талаар эмчлүүлэгч боловч эмнэлгийн ажилтнууд эмчлүүлэгчдийн хайрыг татаж сэтгэлийн хад өгсөн маш эрхэм хүн юм. Нэргүү бол бидний сэтгэл зүрхний тэнгэрийн элч. 아파서 왔지만 어떤 뭐 불편해서 의료를 왔지만 우리한테 희망을 준 나눔의 천사라고 내가 한번 홍보한 적도 있습니다. 보시면 아기는 출생할 때부터 콧구멍이 없이 코로 숨을 못 쉬게 이제 출생을 했었어요. 그래가지고 Төрөлхийн амьсгалах эрхтэнгүй хүүхэд байсан. 코로 Бид 2013 онд амьсгалах сүв гарган хиймэл хамар хийсэн юм. Энэ дэлгэцэн дээр харагдаж байгаа бол 2016 онд авахулсан зураг. Амьсгалын сүвний тогтцол хэвэн байгааг эндээс харж болно. Ерөнхийд нь хэлбэл 5 жилийн өмнө хийсэн хагалгаа амжилттай болсон гэсэн үг. Дахиж энэхүү хиймэл хамар битүүрх эрсдэл байхгүй. Нэргүүгийн хувьд хуурай уур амьсгалтай газар амьдардаг болохоор хамар битүүрх байдал ажиглагдж байгаа. Маск зүүх юм уу, хамрын бөглөө гаргагч хэрэглэж орчныг нь чиглэг байлгах шаардлагатай. Бидний хийсэн мэс заслууд үр дүн сайтай байгаад баярлаа танахгүй байна. Нэргүү бол яг л сахиусан тэнгэр шиг хүү. 천사 같은 녀석이에요. Эрхэм үзэгчдээ яг одоо нэргүү болоод нэвтрүүлгийн маань баг уран бүтээлчдийн хувьд тун онцгой үйл явдал тохиох гэж байна. Учир нь бүгд найрамдах Солонгос улсын алдарт жүжигчин Азийн одоо супер од гэж хэлж болох Сун Жунги нэргүү хүүтэй манаас уулзахаар хурж ирсэн байна. Тэгээд нэргүүтэй маань 6 настай байхад уулзж ирсэн бол 5 жилийн дараа өнөөдөр уулзж байгаа юм аа. 처음에 그 위턱이 성장이 바르게 Хамрын сүвгүй болохоор амьсгалахад хүндрэлтэй байсныг нь бид хэвийн болгохоор анх ажиллаж эхэлсэн. Харин хагалгааны дараа хамартай болсон болохоор бусад шиг амьсгалж чаддаг болсон. Одоогоор дээд ирүүний хөгжил муу байгаа болохоор түүнийг нь засах хэмжлэгээ буюу аппарат зүйлгсэн байгаа. Энэ ч үр дүнгээ өгч сайжирсаар байна. Цаашид дээд ирүүг янзлах хэмжлэгийг хийнэ. Нэмж хэлэхэд одоо 11 настай ч өсөлт нь үеийнхнийхээ дунджаас бага байгаа тул насанд хүртэл нь урт хугацааны эмчилгээ хийх шаардлагатай. 그러니까 보통 한 6, 7년은 더 치료를 해줘야 장기적으로 치료를 해줘야 Life is a maze and love is a riddle. I don't know where to go, can't do it alone. I've tried and I don't know why. Нэргүй хүү эмнэлэгтэй хэвтлээ. Хуучны танил сувилагч эмч нартайгаа дахин уулзаж баяр хөөрөөр бэлгсэн хүү
бидэнд эмнэлгээ танилцууллаа. I'm a fool out of love, 'cause I just I'm just a little girl lost in the moment. I'm so scared that I don't show it. I can't figure it out. It's bringing me down. I know I've got to let it go and just enjoy the show. The sun is hot in the sky, just like a giant spotlight. The people follow the sign and synchronize in time. It's a joke, nobody knows. They got a ticket Олон удаагийн шинжилгээний дараа 6 настай байхад нь тохируулж хийсэн амьсгалын эрхтний сууг буюу хамрын нүх энэ насанд нь багтсан учраас томсгох шаардлагатай, мөн хамрын хэлбэрийг тогтоож байсан хэв шаардлагагүй болсон учраас түүнийг гаргаж авах хэрэгтэй гэж үзсэн нэргүй хагалгаанд орохоор боллоо. Өмнөх мэс заслуудтай харьцуулахад хүнд мэс засал биш боловч хүний газар амнасаа даатхан хагалгааны өрөөлөв орж байгаа ээж хүү хоёрын сэтгэлийг төсөөлөхөд ч бэрх байлаа. Тийм ээ. Тэд энэ тухай хүнд бэрхийг даваад ирсэн ээж хүү хоёр. Төрснөөс нь эхлээд хүн болохгүйг нь гайхсан хүмүүсийн өмнөөс миний хүү мундаг хүн болно гэж хэлээд өдөр бүр дэрэгдээсээ алхамж холдуулалгүй, шүн бүр бүтэн нойртой хонолгүй өдийг хүрсэн ээж. Ээжийнхээ цурам хийлгүй хонож байгааг хараад хагалгааны дараа ярьж чадахгүй байсан ч явж хоолоо идэлтэй гэж биччихээд уйлж хэвддэг байсан хүү хоёрын сэтгэл зүйн хатыг бид хэрхэн төсөөлөх вүлээ. Миний хүү хамгийн мундаг нь учраас энэ бүгдийг даван туулж хамгийн шилдэг нь болох ёстой гэж зоригжуулсан ээжийнхээ үгэнд итгэдэг. Ямар ч хагалгаанаас үзэлгээс айх айцгүйгээр хурдхан хагалгаанд орчход гараад ирээ. Хагалгаа эхлэх болоогүй юу гэж ярах хүү энэ бүгдийг итгэл төгс даван туулах болно. Хагалгаа эхэллээ. Хагалгаа амжилттай боллоо. Ээж хүү хоёр 9 минут иргэн уулзлаа. Одоо хагалгааны дараах хүндрэлүүдийг ажиглаж хүлээхлүүлдлээ. Хагалгааны маргааш өглөө гэхэд нэргүй хүү хөл дээрээ босоод ирлээ. Нэргүй хагалгааны дараа хинээс ч илүү хурдан сэрэгдэг. Энэ нь Монгол хүний биеийн онцлогтой холбоотой юм болов уу гэж эмч нар гайхтгаа ярьж байлаа. Ийхүү эргэн цаваа сэргэлэн болсон хүү Монголоос цуг ирсэн ах нарыгаа эрэх бүртэн хамтдаа байдаг эмнэлгийн ажилчдаа Пороро хүүхэлдэйн киноны баатруудаар төлөөлүүлэн баримлын шавраар хийж бэлгэллээ. And
6 настайд нь хийсэн хамар 11 настай хүүхдийн хувьд багдсан байгаа учраас насанд нь тааруулж дахин хийх эсэх талаар эмнэлгийн төлөөлөл болон нэрвийн гэр бүлийнхэн зөвшөлдсөж ойр ойрхон олон хагалгаа хийлгүүгээр илүү том болсон хойно нь гоо сайхны мэс заслын аргаар хийхээр шийдвэрлэцгээлээ. Би юм чи төвтөө баг тэр хүмүүсээ ачаагаа бас тэр хүмүүсээ нутгах бас тэр ачаа. Ийхүү нэргүйхүү бас нэгэн амьдралын хүнд даваагаа давлаа. Хичээлээ сайн хийж онд сураад, эмч болж, өөрт нь тусалсан бүх хүмүүсийнхээ ачийг хариулах хүсэлтэй хүүгийн хүсэл биелэх болно. Гэхдээ түүнд туулах зам их, давах даваа олон байна.